Дэлхийд инх тайван ноёрхох үед мөнхийн хаан гарч ирэн бүхий л зүйлийг устгаж бүх зүйлийг эхнээс нь дахин эхлүүлдэг гэдэг домог бий. Харин манай анимын гол дүр тэр домогт гардаг мөнхийн хаан гэгч нь болоод өөр ертөнцид дахин төрөх болно. Гэхдээ манай залуу домог ёсоор бүхнийг устгаж бүхнийг дахин эхлүүлэх болов уу? За, юу яцхан маш удаа уулзсангүй. Өнөөдөр та нарт мөнхлийн соёл иргэншлэр дэлхийг эзэлхэн гэдэг анимийнхаа 6-аас 9 буюу нийт 4 ангийг ярьж өгнө. Хэрв өмнөх ангиудаа үзээгүй бол үзчихэд ороод ирээрэй. Өмнөх ангийг товчхон дурдвал гигантынгийн зөгнөлөөр хараалт ой дээр ирсэн хэдийг Ату эвэр буцаагаад явуулахыг оролддог боловч тэр нь харамсалтай бүтлгүүцснээр бүгдийг хороож сүүлд нь хараалт ой хажууханд байдаг улс зэрлэгүүдийн дайралтад өртөж хэцүүхэн байгаагаар дууссан. Харин одоо би цааш юу болсон тухай ярив. Эцэстэн ордон баригдаж дуусч Такуд шинэ ордондоо нүүж орно. Манай хүн Ату 2 ч бөөн баяр. Гэтэл Ату нэг аимшигтэй зүйлийг олж анзаарна. Тэр нь Такудад үйлчлдэг үйлчлэгч нэгч байхгүй гэх үнэн. Ату манай хүнээс ямар хүн танд үйлчлбэл тохирох вэ гэж байна. Манай хүн ч ярилцахад амраар нь хүүхэд байсан нь дээр гэж авсан. Хариуг сонссон Ату төрийн удирдлагууд болох нөгөө гурвыг дуудаж Морторто жаахан охтыг бүгдийг нь цуглуулад ирэхийг даатгатал Мортор бүр шок. Яагаад ийм зүйл тушааж байгаа билээ гэж. Тэгсэн Ату хаантан жаахан охтод дуртай юм гэж авсан. Тэгээд бүх жаахан охтыг авчирваа. Тэгсэн яасан гэж нөгөө жаахан хүүхдүүд Такудоогоос айгаад бүгд ойрлож чарлаад ёстой бөө юм болж эцэстэн үлсгэлэнгөөс болоод ээжийг аргагүй ирэхэд идсэн гих аимшигтэй зовлон үдсэн Кария, Мария гэдэг хоёр ихэр охтыг авчирна. Их юм үдсэн болоод ч тэрүү Такудоогоос айж имээсэнгүү. За тэгээд Такудод хоёр ихэрч таалагдж Альпи ёсны ясрагчаа болгодог. Мөн дээрэс нь Майнагурагийн удирдах Альпны нэр дэвшигч болгож байна хэмээн зарлана. Яриа өндөрлөж бүх юм дуусны дараа Мортор Такудо дээр ирж хоёр ихрийг ээжигээ алдснаас хойш нэг ч удаа уйлаагүй. Тэр хоёр сэтгэл зүрхээ хаасан хэвээр байгаа. Өршөөнгүй сэтгэлээр харж хамгаалаарэ гэж гуйдаг. Ингээд хоёр ихэр манай хүнд үйлчилж эхэлвэ. Тэгсэн яасан гэж хоёр ихрийн эгч Мария ус барьцсан явж байгаад Такудоор басгachна. Дукария арчих санаатай шалны альчуураар нүрийг арчаад ундын ёо өстө бүтэхгүй. Бас дахиад лөө гэж Ату энэ үед хурж ирээд хоёр ихэр болон Такудог дуудаж хурал хийн. Ийхүү хурал эхэлж манай хэд бүгд ширээ тойрцсон. Барилга, нөөц, шидийн судалгаа, цэргийн ажиллагааны талаар ярилцсан. Ийхүү сайнтай, муутай цаашдын план төлөвлөгөөгөө ярилцаж, хэлэлцэж, нийлэн суусны эцэст эмнэлэг барьж 6 агуу элементийг судалж, ойрын хугацаанд бүх шавж нарын хатан хаан Исраг дуудахаар болов. Хурал дуусаад бичиг цаасыг Мариад бариулаад явуултал үнэн бүтлгүү за барьж байсан цаасаа унахчихна. Дукария эгчийнхаа унахсан цаасыг хамт түлцэх гэж байгаад хоёр зэрэг ураад хайчихна. Ёо арай. Мария Такудоогоос та муу хүн байж яагаад бид хоёрыг алахгүй байгаа юм гэж юм. Такудо тэр хоёрт муу хүн юу ч хийж болдог юм. Сайн зүйл хийсэн ч болно, муу зүйл хийсэн ч болно. Муу хүн гэдэг үнэхээр хувиа хичээсэн эрх чөлөөтэй байдаг юм. Зөвхөн өөрийнхөө зөв гэж итгэж бусдын үгийг сонсолдгүй. Яасан ч эргэж харалгүй урагшилдаг хүн л жинхэнэ хор муу хүн. Тиймээс би та хоёрт сайн хандсан ч болно гэж тайлбарладаг. Бас өдийг хүртэл зориуд алдаа гаргасан биздээ гэхэд хоёр ихэр тийм ээ таны зөв бид хоёр өгөх ёстой болохоор тийм зүйл хийсэн юм гэдэг. Ер нь бол хоёр ихэр ээжийнхаа үхлээр амьд үлдсэн өөрсдийгөө өршөөж чадахгүй үхлээс аврал ирж хааны уурыг хүргэхээр зүйл хийх юм бол шийтгэл болгон алуулна гэж бодсон байх нэ. Такудо тэдэнд энд байгаа чин ээж чин хайр, хувь тавиланг ялсан учраас гэдгийг мөн та хоёр эрх чөлөөтэй юу ч хийж болно, юу ч хийхгүй байсан ч өршөөгдөн дахиад төвчгүй байсан ч болно гэх энэ үгсийг хэлсний дараа ээжигээ үхснээс хойш нэгч нулимс туслуулаагүй хоёр анх удаага уйлж Такудотой чин сэтгэлээсээ ярилцсны эцэст Кария, Мария хоёр Такудод итгэж дотсноо. Үүний дараа Такуда Ату хоёр цаашдын улс орноо хөгжүүлэх, бусад овг аймагуудтай харилцах, нөөц түнш хайх төлөвлөгөө гаргана.
Ярилцсны эцэст Атугоос хараалтайхан хажууханд байдаг Панкампун гэдэг хүн болон аратны голлсон төвийг сахисан олон угсаатны улс. Улсын удирдлагууд нь таяг эзэмшигч гэх удгаанаар зөвлөлтийн аргаар явуулдаг. Тэр хотод Луугийн цусны судал байдаг. Луугийн цусны судал маанаг үйлдвэрлэдэг учраас Майнагурад маш хэрэгтэй зүйл. Одоогийн Даргонт нь алслагдсан улс болохоор бусад өөр улсуудаас нэмэлт хүч авч чадахгүй. Зэрлэгүүдийн дайралтад өртөж хариу арга хэмжээ авахд маш хүндрэлтэй хэцүүхэн байгаа. Тиймээс тэднэрт тусалж хариуд нь Луугийн цусны судлын тодорхой хувийг эзэмших боломжтой юм гээд Такуто дараагийн нүдлээрээ төвийг сахисан Панкампун улс руу илчилгээхээр шийднэ. Ингээд Ату хэсэг харанхуун эльбүүдийн хамт хилэлцээр хийхээр Панкампун руу хөдөлтөл замдаа очих гэж буй Даргонтонгийн удирдагч нарын нэг болох үхэртэй таарчна. Өөхөө, манай хэдийн хорон аврагаас нөгөө нөхдүүд чичрэн айж имээсэн нэг л таагүй байдал үүсчихлээ шүү. Тэгсэн айж байгаа юм байхгүй гэрэл цацруулан инээмсэглсэн нэг жаал гарч ирэнгүүтээ миний нэрийг Пепе гэдэг танилцж болох уу гэд уур амьсгалыг засч харанхуун айн хорт агаарыг арай тэсвэрлэх чадвартай жаал хүү болон үхэр хоёр Атуг дагаж Майнагура руу хөтлөнө. Ер нь бол эднэрч бас манай хэдтэй уулзахаар харанхуун ойроо явж байсан ажээ. Тэгэд Ату манай хэдтэй санамсаргүй таараад тэрийг ойлгосон Ату энэ нөхдүүдийг Такутотой уулзуулахаар явж байгаа нь энэ. Ингээд Такуто дээр ирлээ. Ату Такутог бид бүгдийн Аква хаан хэмээн танилцуулна. Үхэр баларлаа шүү. Яроосон ч харагдахгүй. Яг л харанхуй өөрөө мэд гимээр ийм аимшигтай нөхөр хөрш маань болчихож гээд их л айсаа харагдана. Харин жаалхүү Такутогоос айж байгаа юм байхгүй. Танилцсандаа таата байна. Намайг Пепе гэдэг надтай найзууд болооч гэж авдгийн. Хамт явж байгаа үхэр Пепе чи хинээс юу асуугаад байгаа юм бэ гэж галзуурах шахаж Пепегийн амийг өтөр түргэн гараараа хааж сандарсандаа энэ ингээд галзуураад тэнэгтэд байдгийм гэж хүлцэл өчнө. Харин Такуто найзууд болохыг зөвшөөрч Пепеч бөөм баяр болно. Атуч найзтай болсонд баяр хүргэе Такуто сама гээл манайхид алга ташиж бөөм баяр хөөр болцоогоод Такутог найзтай болсон гэж тэмдэглэж үхэр болон Пепег Майнагурагийн бахархал болсон энэ ертөнцид байдаггүй өөр ертөнцийн ундаа жимс амттай холоор дайлна. Пепе маш нээлттэй айж ичих юмгүй үнэн дураараа харагдана. Такуто дайсагнах бодол байхгүй гэдгээ илэрхийлэхийн тулд бид нар өөрсдөө найрсаг харилцах хэрэгтэй гэдэг Пепетэй тоглоом тоглохоор болтол тоглосон бүх тоглоомн дээр нь дандаа Пепе ялаад байдаг за. Үхэр бүр боож үхлээ. Тэгээд янз бүрийн тоглоом тоглож хөгжилдөж дуусаад жинхэнэ гол сэдв рүүгээ орохоор болж Ату үхэр Тонопоколигоос энд зорж ирсэн шалтгааныг нь асуухад үхэр Тонопоколи сул талыг минь атгахчвал хилэлцээр хийж чадхаа болчихно гэхээс айн тусламж хүсэх биш зүгээр л мангасууд дахин дайрч ирээд байгаа шалтгааныг л судалгаар хурж ирсэн юм гэж өөрсдийгөө тимч сул дорой биш гэдгээ илэрхийлэхийг оролддог боловч шаврын хаалт болсон Пепе үгүй тийм юм байхгүй энэ ч ихтэй манай улс мөхөх болохоор ямар нэгэн арга олохоор ирсэн юм гэж өөрсдийгөө маш сул дорой арга бараад ирсэн юм гэж хэлчихдэг за. Ястаа үгүй. Тонопоколич бүр боож үхлээ. Атуч Тонопоколиг их л өрөвдөнд хөөрхийдөө. Пепе юугаач ойлгохгүй. Аргагүй л уучраа мэдхгүй хүүхд юм да. Ату Панкампун улстай бид дайсагнах бодол байхгүй. Даргантан сүрвэл дараа нь бид нарын ээлж. Өөрөөр хэлбэл ганц танаа асуудал биш. Манайхч бас хамаарах том асуудал. Тиймээс та нарт туслахын хариуд Панкампунд байгаа Луугийн цусны судлыг тодорхой хэсгийг эзэмших болон хувиргах элементийг манай тал тогтооно гэсэн хэлэлцээрийн санал тавихад үхэр Тонопоколи Пепе бол манай улсын хамгийн тэнэг хөлдөө амьтан. Гэхдээ хинээс ч илүү бусдыг таних чадвартай нөхөр. Тэр манай улсын ирээдүйд таяг эзэмшигчийн төлөөлөгч болж Панкампуныг удирдах нөхөр учраас Пепед хэлэлцээр гээд бүхнийг даатгана. Пепе Майнагурагийн хүмүүстэй найзууд болмоор байна гэсэн шийдвэр гарган энэхүү Майнагура Панкампун хоёр холбоотон улс боллоо.
Үүний дараа манай хэд энэ удаагийн хэлэлцээрээр шийдэгдсэн зүйлсийн талаар хурал хийнэ. Понко Бүүн рүү хоол хүнс болон тоглоом экспортлохоор болж орондоо нь гэр ахуйн хэрэгсэл материал зэрэг зүйлсийг авахар болсон. Мөн бас луугийн цусны судлыг тодорхой хэмжээгээр эзэмшихээр болсон гэдгээ болон Пепе гэдэг тэнэг хөлдөө нөхөр хурж ирсэн нь аз боллоо гэсэн сэдвийг хөндөж сүүлд нь Понко Бүүн гэх улсын талаар тийм ч сайн мэдэхгүй тул илгээхээр болдог. Илч болж Понко Бүүн рүү очих хүнийг нилээн болсны эцэст хоёр ихрийн гуйлтаараа хоёр ихэр Хакудогийн бэлдсэн хамгаалагч нартай хамт явхаар болж хурал өндөрлөнө. Хурлын дараа Аату надаас өөр хүний гуйлтыг зөвшөөрчихлөө гэд буур Хакудо Аатугийн чихэнд нь баярлаа үргэлж миний талаар боддогт гэж сэтгэлийн үгээ хэлж гарын барин чи хажууд минь байсан болохоор л би энэ хүртэл ирч чадсан байтал чи надад хэрэгтэй. Надад уурлахаа болооч дээ тэхүү. Надад чамаас өөр хүн байхгүй гээл хэлтэл Аату толгоон дотроо Хакудог өөртөө дурлчихсан сүүн бөгж өгч гэрлэж байгаагаар төсөөлж хайрандаа умбаж уурлахаа бэлдэг. Ийхүү эмрүүд даатгсан хүмүүсийг эмчилдэг газар буюу эмнэлэг бэлэн боллоо. Хоёр ихрийн хамгаалагчаар явуулах нөхдүүд бол хүн болохыг хүсдэг үйлдвэрлэсэн эмчлэгч цэргүүд. Эмчлэгч цэргүүдийн онцлог нь шарах болон өвчнийг эмчлэхээс гадна хамгаалж тулалдаж чадна гинэ. Ингээд эмчлэгч цэргүүдэд хоёр ихрийг болон харь нутгийн соёл иргэншил нөхцөл байдлыг ажиглчаад ирэхийг даатгана. Хакудо хоёр ихрийг хамгаалах гэж байгаа учраас шагнал болгож цэргүүдэд Ичиро, Жиро, Сабуру гэсэн нэр өгдөг. Цэргүүд хүн шиг нэртэй болчихлоо гэд бөөн баяр болж сүйд болцоогоод Понко Бүү рүү очицгоолоо. Хотод ирээд хоёр ихрийн хамгийн түрүүнд уулзахаар төлөвлөсөн хүн болох ажилдаа дарагдж стresстэж байгаа хотын дарга Антинг гихч эл. Эхэндээ Майнагурагаас элж өөртөө нь уулзахаар ирсэн гэдгийг мэдэхгүй, уулзна гэж байхгүй. Миний цаг бол алтал гэсэн үг гэж том дуугарч байсан ч мэдсэн даруйда шаал өөрхөн болж байгаа юм чинь. Даргонтанд тавта мэрэл гээл. Антиг эмчлэгч цэргүүд болон хоёр ихрээс их л сэрэмжилсэн боломжтой харагдана. Хоёр ихэр өөрсдийгөө Майнагурагаас ирсэн ээлбүр эгчдүүс хэмээн танилцуулахад хотын дарга үхэр өөрт нь хэлж байсан Майнагурагийн хаан өөрийн биеэр сургаж байгаа гих ээлбүр эгчдүүсийн талаар санаж өөртөө нь итгэмээргүй том хүмүүс уулзаж байгааг анзаарна. Эмчлэгч цэргүүдийн Жиро энд бид нар харь нутгийн соёлыг суралцахаар ирсэн төдий гэж айлтгана. Хотын дарга Антигч ажил хэрэгээр биш гэдгийг сонсоод санаа нь амарч манай хэдэд хотоо үзүүлэхээр болно. Яг хотоо үзүүлж байгаа нэг талдаа ажилласаа зугтааж байгаа юм л да. Харин нөгөө талд Хакудо Аату хоёр маань их л завгүй ажил ихтэй харагдана. Ингээд оройч болж манай хэд хотыг үзэж дуусч өнөөдрийн судалсан мэдсэн зүйлсээ нэгтгэхээр сун. Хотын ард иргэдэн хоол байхгүй, хот руу дайрч байгаа мангасуудаас айсан, имээсэн нэг тиймэрхүү. Мөн хотоос олж авсан попиру гихч өвс. Энэ нь аз жаргалтай мэдрэмж ихээр төрүүлж хийзүүлийг харуулдаг яг л хар тамхи гэж болохоор зүйл. Тэгээд бүр ихэнх улс орнууд хэрэглэхийг хориглосон хориотой орхомол аж. Гэвч энэ хотод хэн нэгэн албаар ургуулж зарж ашиг олж байгаа бол та. Ингээд маргааш болж луугийн цусны судал байгаа газар ирнэ. Ирээд удаагүй байтал гинэт хотод худалдааны газар ажилуулдаг Веста гихч нөхөр энэ газар попиру өвс сайн ургадаг. Тиймээс биднэрт попиру өвс тарж ургуулвал их мөнгө олно шүү гэсэн санал тавьж нар жаргасны дараа хурж ирэхийг хүсээд яваад өгнө. Ийм зүйл болсны дараа өдөр хотоо үзүүлж хамт явсан хотын даргад хоёр ихэр талархснаа илэрхийлээд сууж байтал нөгөө Виста гихч нөхөр хоёр танхаа нөхдүүд дагуулад ороод ирнэ. Яасан гэсэн өчигдөр нар жаргасны дараа хоёр ихэр очоогүй юм байна л да. Тэгээд тэр өдрийн тавьсан саналынхаа хариуг сонсохоор ирсэн нь ингэн. Вистад Карья шуудлаа татгалцсан хариугаа хэлж дураараа орж ирээд төвөг удаж байгаа Вистаг эмчлэгч цэргүүдэд даатгахад юу болох нь энэ вэ? Хүний арсыг хуулаад өмсвөл бид нар илүү хүн шиг болж чадна гэж байх шиг. Үнэхээр аимшигтэй. Тэгсэн нөгөө талаас хурдхан шиг алаад өгөөч гэж байдаг за. Ёо.
Өөхөө хүн болохыг хүсдэг имжлэг цэргүүд ч бараг хүн болцсон юм шүү Арсыг хуулаад өмсчихсэн зогсож байдаг. Эмэр. Хотын дараа антик хөөрхийдөө бүр айсандаа болоод өмдөндөө шийтчихлээ. Тэгсэн нөгөө имжлэгч цэргүүд ч бидч гэсэн шээ хүнлэг үйлдэл интер гэж солиорч өгнө. Ёстой бүтэхгүй. Ийм зүйл болж өнгөрсний дараа Аату бөөр хотын даргын өмнө хүн аалж хүний арсыг хуулж үзүүлсэн гэж. Тэгээд шийтгэл болгож бүгднгээр нь уучлалт гуйсан эсэ бичүүлдэг. За тэгээд судалгааны үр дүн гээд хурал хийхээр болно. Хот руу гинэт ханаас ч юм сүргээрээ маш олоола гоблин, орк, мөн толгодын аврах битнэр дайрч байгаа. Энэ чихтэй байвал сүрх нь цаг хугацааны асуудал. Тиймээс цэргийн хүч болгож хэнийг тэднэрт туслуулахаар явуулах талаар хуралдана. Харанхуй эльф нарыг явуулбал барилга, хөдөө аж ахуй ихээхэн нөлөө учруулах учраас худлаа. Гэд эцэст нь сул дор амттаас ч гэсэн хэрэгтэй чадвар хулгайлж авч чадна гэсэн нэрийдэлтэй Аатуг Мортал болон түүний шавнартай хамт явуулахар болно. Гэхдээ Майнагурагийн хамгаалалт болсон Аатуг явуулчихвал Майнагурагийн хамгаалалт хэцүүдэнэ. Тиймээс Баатар Исраг дуудаж хамгаалалтын гол хүчээ болгохоор болдог. Ингээд асар их өргөл шидийн хүчээр шин Баатар бүх шавж нарын хатан хаан Исраг амжилттай дуудаж авчирлаа. Исрад юу болсон, яасан хийсэн гэд бүгдийг тайлбарлаж өгнө. Явах дөхөж Аату Такута хоёр нэгнийгээ санах байх даа гээл сүйд болцоогоод эцэст нь явах цаг болж салцгаана. Ингээд Исрач хамгаалалтын ажилдаа орохоор болж хоёр ихрээр хотоо замшлуулан орчинтойгоо танилцсан. Замдаа гиа бэлтгэлийн хэрэгсэл эвдэж их зарлаг гаргаж байгаа гэх асуудлыг шийдэж Карья Мариатай маш дотн харилцаатай болж бүр аяг тавг бэлгэнд аван хоол хамтдаа эзэцгэн. Орой болж бүх юм өндөрлөж Исра хотын хамгаалтыг зузаатгах талаар судалгаа хийж байхдаа уйлж буй чимээг сонсоод хар дарж уйлж буй Карья дээр очиж юу болсон сонсно. Хоёр ихэр Исрад ээжийнхээ талаар ярьж өгнө. Ярэг сонссон Исра цаашдаа хоёр ихэртэй хамт унтаж байхаар шийддэг. Дараа өдөр нь Такутод Исра сургууль барихыг санал болгож Такуточ саналыг дэмжинэ. Харин нөгөө талд Аату тэр хэд ястай бужигнуулж байгаа юм чинь. За энэ хүрээд парт 4 маань дуусч байна. Дараагийн хэсэг дээр өөр тоглоомноос гарч ирсэн жөтгөрийн айрам гинөө хүчрхэг дайсан үхсэн гэж ботсон атал юу болчихоо нь энэ вэ? Жөтгөрийн хаан гарч ирлээ. Гэх мэтчлэн маш сонирхолтой зүйлс дараагийн хэсэгдэр гарах болно. Энэ хүртэл надтай хамт байсанд маш их баярлалаа. Лайк болон subscribe дараад хүлээж байгаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.